За сүүлийн жилүүдэд одоо хүнсний хангамж аюулгүй байдлын асуудал нэлээд хурцаар тавигдж байна. Үүнтэй холбоотой шинжилгээний технологийн сангийн санхүүжилтээр ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн дээр ургамал хамгааллын бэлтгэлүүд ба ясны бордоогоор органик бордоо гаргаж авах нэртэй технологи зөвшөөрлтийн төсөл хэрэгжиж амжилттай дуслаа. За энэхүү төслийн гол зорилго маань бид нар одоо газар тариалангийн үйлдвэрлэлийн хамгийн чухал хэсэг болох хөрсийг үржил хэмээр хангах, дээрээс нь ариун их ургац авах, за өвчин хордноор бохирлогдоогүй чанартай ийм ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хүн амыг хангах юм гол зорилгоо тавьсан байгаа. За бидний хамгийн гол түүхийг нь бол хаягдл яс байгаа. Хаягдл ясыг бол бид нар одоо байгаль дээр хаягдлаар хаяж орхих биш, үүнийг ашиглаад бордоо хийх юм технологи бүрдүүлсэн. За хаягдл ясыг мөн ургамал хамгааллын бэлтгэл болох гэрийн бэлтгэл, бие сүтэлс гэсэн ийм хоёр бэлтгэлээр байжуулаа бүтээгдэхүүнийг гаргаж авсан байгаа. За энэ гэрийн бэлтгэлийн маань гол ач холбогдол бол одоо тармил ургамлын хөнөөлт шавжаас хамгаалах юм үүрэгтэй байгаа. Мөн ойн болон бэлчээрээ хортон шавжийн эсрэг үйлчилгээтэй юм бэлтгэл байгаа. За дараагийн бэлтгэл нь бие сүтэлс буюу ургамлын өвчний эсрэг үйлчилгээтэй юм бэлтгэлийг гаргаж авч бордоонд ашигласан байгаа. За бие сүтэлсийн бэлтгэл нь өөрөө болохоор бактери мөөнцрийн өвчний эсрэг үйлчилгээтэй учраас бидний иддэг төрөл бүрийн төмс, хүнсийн ногоо, үр тарианы үрийг ариутгах, за ургалтын үед гардаг өвчний эсрэг хэрэглэх, за мөн хадгалалтын үед бол өвчнөөс хамгаалах зорилгоор хэрэглэдэг юм биологийн бэлтгэл байгаа юм аа. За эдгээр бэлтгэлүүдийг бид нар бол энэ төслийн хүрээнд төмсний ургацыг нэмэгдүүлэх, за үр тарианы ургацыг нэмэгдүүлэх, за сүүлийн жилүүдэд нэлээд хүчтэй яригдаад байгаа ерөнхийлөгчийн санаачилсан тэр бомод үндэсний хөдөлгөөний хүрээнд модлог ургамлыг одоо богино хугацаанд яаж хурцтай өсгөж ургуулах уу гэдэг дээр туршсан байгаа. Ингээд бол бидний судалгааны үр дүнгээр ясны бордоог дангаар хэрэглэхэд бол одоо 30-40% ургац нэмэгдүүлсэн бол ургамал хамгааллын бэлтгэлүүдтэй өвчин хортны эсрэг одоо үйлчлэгээтэй бэлтгэлүүдтэй хам хэрэглэхэд бол ургацыг бол 2-3 дахин нэмэгдүүлэх шиг юм үр дүн гарсан байгаа. За ерөнхийдөө энэ мал эмнэлгийн хүрээлэнгийн эм хор судлалын одоо лабораториарт хэрэгжүүлсэн 2022-оос 23 онд хэрэгжүүлсэн Ахтимон бэлтгэлийн технологийн зөвшөөрлтийн төсөл бол ингээ хэрэгжсэн байгаа. За энэхүү төслийн үр дүнд бол ингээ Демон гэж юм ургамлын гаралтай эм бол шахмал эм бол бий болсон. За энэхүү шахмал эм маань бол одоо мал амьтны амьсгалын болон тэжээл боловсруулах замын өрөвсөлт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, за тэгээд антиоксидант идэвхтэй, хортой байцын шимэгдэлтийг багасгах, за малын тамирт тэнхийг сайжруулах ийм үйлдэлтэй юм байгаамаа. За төр засгаас бол сүүлийн жилүүдэд шинжилгээний технологи, инновацийн хөгжүүлэх эрдэмтний та бас ажилчдын ажлыг сайжруулж бүтээгдэхүүнүүдийг одоо хэрэглэн нэвтрүүлэхдээ ихээхэн одоо онцгой анхаарч ажиллаж байна. За ерөнхийдөө манай бордоонуудыг бол энэ био бэлтгэлүүдийг хэрэглэхдээ маш энгийн хэрэглэхэд хялбар. За нөгөө талаараа бол одоо бас эдийн засгийн хувьд бол харьцангуй хэмнэлттэй ийм бордоонууд байж байгаа. Жишээлбэл одоо энэ үйлдвэрлэж байгаа эко ургамал био бордоон бол одоо бэлтгэлийг бол модыг одоо тарьж байгаа. Энэ модонд бол тарихад бол энэ бордоо болгож хэрэглэнэ. Тэгээ би түрүүнээс энэ бол эко химийн бос бордоог орлох ийм бордоо байж байгаа. Ер нь эдгэрэг бол одоо бүгд шингэн бордоонууд. Энэ шингэн бордоонуудыг бол найруулж хэрэглэнэ. Тодорхой хэмжээний нэгийг харьцах 20 харьцаатайгаар найруулад ой мод, ургамал, за тэгээд бутлаг ургамал, ногоон байгууламжийн одоо хэрэгэлдэг. Энэ бол хортон шавь модныг одоо өөрөөр хэлбэл ургаж байгаа модны бол өсөлтийг дэмжинэ. Ургагдсан одоо баж байгаа модныг бол хортон шавьнаас хамгаалж амьдрах чадварыг нэмэгдүүлдэг ийм одоо бордоо байж байгаа. Энэ бордоог бол одоо 1 га 5 байдвал 5-8 литр байхаар бол одоо тооцож тодорхой хэмжээний бас давтамжтайгаар хэрэглэнэ. За шууд мод тарьж байгаа үед эднийг бол одоо бусад одоо бордоотой хольж бас хэрэглэж болно. За яг одоо бол тодорхой хэмжээгээр бол бид нар бас мэддэг Улаанбаатар хот дэх 100 бол одоо ингээд моднууд өвчлөөд янз бүрийн хортон шавжээр өвчлөөд энэ үед бол бас усанд найруулад нэгийг харьцах 20, за нэгийг харьцах 50 энэ харьцаатайгаар өстой хойлоод бороошуулах хэлбэрээр шүршиж хэрэглэнэ энэ бордоо бол. За
манай төсөл хэмэл оюуныг ашиглаад нийтийн тээврийн сүлжээг иргэдэд ээлдэг хүртээмжтэй болгох гэсэн ийм сэдвтэй төсөл байгаа. Төсөл маань одоо цангаас санхүүжилтээр 2-3 жилийн хугацаанд ер нь хэрэгжиж байгаа төсөл одоо хэрэгжүүлэлтийн шатанд яваа. За энэ хүү төслөөр бид нар Монголдо